Хүн болгон цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Бид амьдралдаа бие гэдэг хүү хүнийг бүтээн явахдаа олон жилийн дараах бие гэдэг хүү хүнийг төсөөлөн харж байдагч. Зарим хүмүүс түүнийг төрүүлэн харах дуртай. Зарим нь энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ л та бидний амьдарч буй энэ цаг мөч өнгөрүүлсэн амьдрал бол төсөөлж буй ирээдүйн амьдралаас үнэн гэдэг нь ойлгомжтой юм. Та энэ цаг мөчид хэн бэ? Таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцэнэ та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэ чимэг хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Радио сонсож байгаа бүх үзэгчдээ энэ сайхан амралтын өдрийн өглөөний мэндийг хүргье. Юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцож байгаа танд маш их баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаа танай студийнхэнд бас баярлалаа. Аливаа нэгэн нэвтрүүлэг маань өөрийн зорилготой байх хэрэгтэй. Бидний бэлтгэж хүргэж байгаа 100 асуулт, 100 хариулт гэдэг энэ хүн нэвтрүүлэгтэй. Зорилго нь юу вэ гэхээр оролцож байгаа оролцогчийг хувийн талаас нь ямар хүн бэ гэдгийг л гаргаж ирэхийг эрмэлздэг. Би танаас нэвтрүүлгийн туршид 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өг. Ингээд хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлэг эхлэе. За. Таны нэр? Эрдэнэ чимэг. Таны нас? 47. Таны цусны бүлэг? А. 2 дугаар бүлэг. Таны биеийн өндөр болон жин? 1.68 59. Таны шашин шүтлэг? Будда. Гэр бүлийн танилцуулга? Нөхөр, 3 хүүхэд, ач охин, бэр. Яг өөрийн гэр бүлийг гэх юм бол одоо том хүү маань бас тустай гарцсан учраас гэр бүл маань гараа явцсан гэж үзэх юм байна да. Гэхдээ ач охиноо бид нар өөрсдөө харж байгаа учраас манай гэр бүлийн нэг гишүүн. Таны хамгийн хэлэх дуртай үг ямар үг гэдэг вэ? За. Юу ч болж байсан ер нь болондоо болно л гэж л хэлмээр санагддаг штэ. Хүний амьдралд ингээд нэг тийм гутрах үе ч юм уу, яана энэ ч одоо бүтэхгүй юм байна даач гэдэг юм уу. Тиймэрхүү үед ирэхэд ямар ч лсэн болондоо болно л гэдэг л. Болондоо болно. Таны сонирхол болон хоббит нь юу вэ? За, хоббига тоочхоор бас нэлээд олон хоббитэй болчиход идэгий. За, ямар ч байсан хамгийн ихний хобби гэх юм бол цэцэг тарих хобби та. Тэр миний цэцэг тарих хоббиг бол бас олон ч хүмүүс мэддэг, олон ч телевизээрийн бас цэцэгчний хүсэлмж гэдэг юм уу, цэцэг тарих талаараа та оролцооч гэж бас уурдаг. Тэгээд би бас чөлөө цаг болгонд л өөрийнхөө цэцгийн хүлэмжтэй тэнцэнэ очих дуртай. Ер нь бол нийслэл Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх цаашдаа Монгол улсыг ногоон болгох тал дээр бас миний хобби нэлээд тусалах болов гэж бодож явдгийг. Таны дуртай хоол дургуун хоолны хувьд? Ер нь бүх төрлийн хоолыг ямар ч юм идэж чаддаг. Ер нь манай монголчууд бол хоолны нэр төрлөх цөөхөн штэ. Тийм учраас энэ тэнд гадаад дотоод явж байхад бол бас идэж чадахгүй юм нэлээх тохиолддог. Миний амьдралын ихэнх үе бас гадаад улс оронд өнгөрч байсан учраас бас мөнгөгүй явж явах үе зөндөө байсан учраас юу л бол юу идэж сурсан нэг тийм давуу талтай байдгийг. Зүгээр тэр хоол бүхнийг тэр арт түмэнтэй холбож ойлгох, тэгээд тэр идэж байгаа бүх зүйлээс хамгийн одоо давуу сайхан тал нь юу юм болоо гэдгийг олж мэтгэл чухал. Тэрнээс бүх юмыг одоо ямар муухай хорхоо байж гэдэг юм ингээд бодоод ах юм бол хүн идэх хоолгүй өлсөх үе зөндөл гарна л та. Таны бүр багтаа таны хүсэж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг? Би хүүхэд байхасаа эрдэнтэн болно. Тэгээд нэг том нээлтхийн гэж л одоо тийм л мөрөөдөлтэй хүүхэд байсан л та. Тэгээд тэр мөрөөдлийнхаа дагуу бас биологч мэрэгжил эзэмшсэн.
биологч мэрэгжил эзэмшээд сургуулаа төгсөөд мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдоо ажиллаж исэн. Тэгээд яг хаа зах зээлийн шуурганд автагдаад тэгээд эрдэм шинжилгээнийхээ ажлыг хайсан. Тэгтээ бизнес эрхэлж авах хугацаанд докторийн зэрэг хамгаалсан. Бас одоо Монстэйт сургуулийг үүсгэн байгуулад тэндээ одоо бол Монс эмзэн хүрээлэн ингээд бас хүрээлэн байгуулад ингээд бас эрдэм шинжилгээнийхээ чиглэлийг хаяаг л явж байна л та. Согтууруулах хундаа таны бодлоор юу? Энэ бол байх л ёстой зүйлийн нэг л дээ. Би өнөөдөр бас архины тухай хууль боловсруулад явж байгаа. Мэдээж бид нар ч амьдралынхаа туршид хэрвээ арх одоо виноч гэдэг юм уу, пивч гэдэг юм уу тийм ээ тэр ундаа байхгүй байсан бол амьдрал өөрөө бас гонигтал байх байхгүй юу? Хамгийн гол нь өнөөдөр бид нар зүгээр нэг сайхан зохистой хэрэглэл сурчих хэрэгтэй юм байна. Зөв зохистой хэрэглээ. Зөв зохистой хэрэглээд л сурчих юм байна. Тэгээд намайг архины хууль гэж байгаа болохоор хүн болгон хуурай хууль гаргах гэж байна гэж маш их айдаг. Тий. Би бол бас найз нөхдүүдтэйгээ нийлээд вино уугаад суух дуртай. Зарим үед пив уугаад сууж явах дуртай. Тийм болохоор зэрэг бүх хүмүүсийн зохистой хэрэглээгээр хэрэгжилж явах тийм л хэмжээний зүгээр зарим нэг заалт дээр нь хязгаарлалт орсон юм л хөл батлах гэж байгаа шүү. Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? Хүн одоо өөртөө дүгнэлт ер нь бараг хийдгүй штэ. Тий. Заримдаа их хур цааштай ч юм шиг, ер нь заримдаа бол маш их төвчээртэй ч юм шиг санагддаг. Тэгээд хүн бас өөртөө зөрчилдөх үе зөндөө байдаг л та. Тэгвэл бусад хүмүүс таныг ямар зан чанартай гэж хэлээд дүгнээд танд хэлээд байна? Илүү тийм ерөнхийдөө шудраг гэдэг зан чанарын маань илүү үнэлдэг болов гэж би боддог. Таны хамгийн дуртай спорт ямар спорт вэ? Би өөрөө спортоор нэр хичээлдэг л дээ. Уулын спортоор бол олон жил хичээлж байгаа. Хичээлэгч байхдаа одоо уулын цаны спортоор явдаг. Тэгэд энэ маань бүр 17 настайгаас л би Балгарт одоо уулын цанаар гулгаж эхэлсэн. Тэгээ одоо цаага Sky Resort гэр Монголдо бас ийм баазтай олцсон учраас уулын цанаар бол гулгадаг. За усан спортоор нийлээ хичээлэх дуртай. Ер нь 7 хоногт 1-2 удаа бол заавалж гувсан бассейнд гэр бүлээрээ бид нар ордог л доо. Тэгээд одоо шинээр нэг спортоор хичээлж эхэлсэн байгаа. Газрын теннис. Жил гаруй хэмжээнд жил гаруй хугацаанд газрын теннисээр явж байгаа. Одоо бас нэг сонирхогчдын ахмадын тэмцээнд орчих санаатай бэлтжин да. Стресс гэж нэг юм байна тийм ээ. Хэрвээ та стрессэнд орвол стрессийг хэрхэн тайлж байна? Энэ бол айгүй чухал асуудал. Яагаад гэхээр хүмүүсийн дунд стрессээ тайлж чадахгүйгээс болж маш их асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр стрессийг бол өөр өөрийн хэмжээнд тайлах тийм арга барилтай болчих хэрэгтэй юм байгаа хүн. Одоо бидний ажилд бол маш их стресстэй тохиолдлууд маш их л дээ ер нь. Стрессийг бол нэгдүгээрт маш түргэн тэрийг гаргах хэрэгтэй. Дотроо ерөөсөө тэрийг байлгаж болохгүй. Дотроо хураагаад л байх юм бол битүү савн дотор одоо хийцэн түүхэн мах шиг л өмхирээд л яваад байхад л адилхан юм болно гэсэн үг л дээ. Тийм учраас ил гарах хэрэгтэй. Ил гарахын тулд мэдээж уулын модонд очиод орилоод байж болохгүй учраас найз нөхдөйгээ ч юм уу хамгийн ойр дотны хүнтэй ч юм уу ярих хамгийн чухал байдаг. Тийм учраас хүнд хамгийн түрүү хэрэгтэй хүмүүс бол найз нөхдөд байдаг л гэж боддог штэ. Яг стресст орох үед тал тийшээ уцтал гялс цуглаараач гэдэг юм уу ингээл найз нараа цуглуулж аваад тэгэл нэг хоол идэх ч юм уу тэгээд ингэчлээ тэгэл ярил дуусахад дараа нь 2 цагийн дараа ч үгүй би ямар инээдтэй юмд стрессцэн байсан бэ гэж бодогддог жишээлбэл. Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг бай. Эмэгтэй хүний нэг муу зан чанар бол дандаа л өөрийгөө таалахгүй байх явдал байдаг тий. Толинд харах болгонд л өөрийгөө таалдаггүй. Тэгээд өөртөө таалагдах л чухал. Хүн таалагдахаас илүү эхлээд өөртөө таалагдах нь маш их чухал. Тийм учраас толны өмнө зогсож байгаа ч гэсэн хичнээн өөрөө царай мутаач гэсэн би хөөрхөн штэ гэж өөртөө хэлж өөрийнхөө давуу талуудыг олж харахыг хичээж амьдрах хэрэгтэй болов гэж боддог л та. Мэдээч хэрэг одоо ямар үед нь таалагддаг юм бол да. Ямар нэгэн зүйлийг хийж бүтээгээд амжилтанд хүрчих яг тэр мөчтөд өөрийгөө маш их таалдаг. За би шүү гэлтэл. Тол хүн хоёроо харьцаа. Та сая тол гэж дурдлаа шүү дээ тийм ээ. Толинд өөрийгөө хараад та ер нь юу гэж боддог вэ?
ямар царай муутай юм бэ гэж боддог. Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та тэр машинд суугаад хэдэн он руу явж чадах вэ? Энэ асуултыг би өөрөөсөө ч гэсэн асуужсэн л да. Одоо жишээлбэл цаг хугацааны машинтай холбоотой кино үзсний дараа саяхан нэг тийм кино үзсэн. Тэгээд цаг хугацааны машиныг буцаагаад очивол би хаана очих вэ гэд. Хүн ер нь мэдээ цаг хугацааны машин байдаг бол алдаа гаргасан хэсэгтээ очиж тэр алдаагаа засах гэж л хичээх болов гэж би бодож байгаа юм л да. Тэгээ өнгөрсөн хугацаанд өөрийнхөө 47 нас хүртэлх энэ амьдралын хугацаанд би хаана их алдаа гаргаж хаана их боломжийг алдсан болоо гэд бодохоор надад тийм мөч бараг харагддгүү. Би цаг хугацааны машин цуугаад эргэж буцъя гэж ерөөсө боддгоо. Тэгээ ер нь бол шаардлагагүй юм байна. Таны гар утсны дэлгэсэн дээр ямар зураг байдаг вэ? Ач охины ман зураг байгаа. Ач охин. Таныг одоогийнхаа ажил мэргэжлийг соль гэвэл та ямар ажлаар солих вэ? Яг энэ хийж байгаа ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр солих шаардлага байхгүй. Та унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү сайхан тайван унтаж амарч чаддаг вэ? Хүн яг унтах гээд орондоо ороод хэвтгэд маш их зүйл бодогддог шүү дээ ер нь. Хэрвээ буруу бодол тэгээд хэвтчих юм бол тэр шөнийн нойр алга болно. Маргааш ажилдаа явхад хүнд хэцүү болно. Тэгэхээр аль болохоор сайн сайхан бодохыг л бодно л доо. Аль болохоор стресстэй зүйлийг бодохгүй л хичээдэг. Ер нь ихэвчлэн л стресстэй юм л бодогддог л та хүнд те. Тэгэхээр за би энийг бодохгүй шүү гэдэл өөрийнхөө бодлоос бол хөөж зайлуулахыг дандаа л хичээдэг л те. Гэхдээ орой унтахад бол одоо охиноо тэрвэрэд унтах ч юм уу тийм ээ. Ингээд ер нь л тэгээд өдрийн ачаал маш их байдаг учраас орой унтахад бол ер нь их юм бодогдоод байна. Тий. Ер нь аль болохоор л хурдан нүдэн анаад унтах нь чухал гэдэг л зарчим баримт гэлдэг ш. Та нэг өдрийн төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусгачаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ? За арай эрт ажил дуусчаар хөөх өнөөдөр чи ажил ямар эрт дуусчихва. За дахиад нэг юм хийж хэмсэн. Гэхдээ юм хийж хэмсэн гэдэг маань найз нартайгаа нэг уулзчих юмсан ч гэдэг юм уу тийм ээ. Хин нэгэн дотны хүнтэйгээ сууж байгаад нэг жоохон юм ярьчих юмсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү санаа их төрдөг. Ерөнхийдөө ажлын ингээд ажил болон тэрэн дээр нэмж хийх юмнууд маань цаг хугацаанд бараг багтдаггүй учраас жишээлбэл одоо жимд явдаг. Гэтэл 7 хоногт 3 удаа явах хэрэгтэй жимдээ тэр болгоо явж чадахгүй учраас ажил арай жоохон эртхэн дуусчвал за хурцхан шиг нэг жимээрээ дайраад гарчих юмсан ч гэдэг юм уу. Тэгэл нэг тэр өдрийн ажлын тэр арааманд ер нь л хамаг юм маань багтахгүй талдаа л яваад идэх шүү дээ. Та ер нь хэр дуулдаг вэ? Би сайн дуулдаг шүү дээ. Сая цагаан сараар бас миний намайг дуулахыг хараагүй юу? Таны хамт ихэвчлэн ямар дуу аялагтаад байна? Яг тэр үедээ л сонсоод таалагдсан дуу нэг хэсэгтэй л аялагддаг штэ хүнд. Одоо жишээлбэл нар мандах зүг гэдэг дууг би сая цагаан сараар TV5-ын нөгөө төвшөөдийн төмөндөр юм дээр дуулсан. Тэгээд одоо жишээлбэл тэр дууг би бараг бүтэн сар аманда аялж байгаа байхгүй юу. Нэгдүгээр бэлтгэл хийх гэж нилээ яасан. Тэгээд дараа нь дууныхаа бичлэгт ороод гэд ингээд тэгэн го тэр дуу бол бараг бүтэн сар аманд маань аялагдсан. Тэр дууг олж сонсоо та нэг подкаст нэг яваач. Мандах наран зүгтээ нутаг минь байдгийма маргах юмгүй тэнд дулахан байдгий. Та ч дуучин хүн биш үү? Гой дуулсан шүү дээ. Алт сонсороо. Би дуулах дуртай үнэхээр. Таныг хамгийн ажиргалтай үе хэлээч гэвэл та аль үе хэлэх вэ? Мэдээж энэ жил нөхөртөөгөө суугаад 30 жил болж байгаа. Танилцаад юм билээ. 30 жил болж байгаад 17 настайд анх Болгарт очиод тэгээд анх танилцчихсэн. Тэгээд бид хоёр жилчээ тэрийн танилцсны 30 жилийн ой юм бэ шүү. Мөн ч урт удаан хугацааг хамдаа өнгөрөөжтэй гэж бодож байгаа байхгүй. Өнөөдөр манай нөхрийн төрсөн өдөр бас. Тийм. Тий, тэгээд яг мэдээж хамгийн жаргалтай үе хүнд дурлж авах үе л байх.
Тэгэхээр би яг тэр нөхөртөө дуурлаад араас нь гүйж явж исэн. Тэгээд намайг тоогоод эргэж тий ингээд одоо найзлаад ингээд тоохгүй хаягдсан бол хэцүү үсттэй тий. Тэгэхээр ингээд эргэж тоогоод тэгээд бид хоёр хамтдаа суусан. Тэгээ яг тэр дурлаж явсан 17 настай байх үеийн тэр мөчүүд хамгийн сайхан үе байсан байх гэж бодож байна. Тэртээ он жилээс 30 жил өнгөрчээ. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулж байна? Нэг том юм худалдаад авчвал нэлээд мөнгө зарцуулж штэ. Зарцуулахгүй ч байгаа. Тэгэхээр би нэг өөртөө их мөнгө зарцуулдаг хүн бол биш. Жишээлбэл алт мөнгө сонирхгүй. Будаг шунгах гээд нэг юм сонирхгүй. Үнэтэй зайтай хувцас за ганц нэг хувцас хай нэг мэдээж аавна. Нэг цүнх авлаа гэхэд тэрийг 2-3 жил барих ч юм уу тий. Тэгэхээр яг өөртөө зарцуулах мөнгө бол харьцангуй бага. Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ? Ер нь би нүдний хараанаас нь л илүү их зүйлийг олж хүн мэдэрдэг болов уу гэж боддог штэ. Яг тэгэхээр нүдээр дамжуулаад хүний маш олон тий зүйл мэдэгддэг. Одоо яг ингээд чамаг нүдрүү чи хараад сууж хагаад нэг иймэрхүү хүн болоо даач гэдэг юм уу. Нэг тийм мэдрэмж бол төрдөг. Надад бас нэг тиймэрхүү чадвар суусан болов уу гэж би боддог л да. Яг гэхээр олон жил бизнесийн байгууллага удирдах явж байхдаа одоо ажилд авч байгаа хүнтэйгээ өөрөө яг бичлэн уулзаж бид нар чинь ярилцлага хийдэг штэ. Тэгэхээр тэр баг техникийг эзэмшдэг байхгүй юу? Хүнийг орж ирэх цагаас нь ахуулаад үйл хөдлөлөөр нь энэ хүн ямар шохон хүн бэ гэдгийг тодорхойлдог. Хэрвээ алдаа гаргах юм бол дараа нь буцаагаад хүний хаалгах шаардлага гардаг учраас 20-30 минут зарим үед бол одоо өндөр албан тушаалд авах гэж байгаа хүнээ бол бараг цаг шахуу байцааж ярилцдаг. Тийм учраас би бол хүн таних чадварын хувьд бол нэлээд бэлтгэгдсэн, сайжирсан гэж өөрийгөө боддог л та. Та юугаараа бусдыг өөртөө татдаг гэж боддог вэ? За хамгийн нэгдүгээрт хүнтэй харьцахдаа дандаа сайхан инех ёстой. Би бас хэлсэнтэй нэгэнт л одоо нэг сайхан царайтай сайхан өгөн болж төрөөгөөс цааш ядаж сайхан инээж сурах хэрэгтэй. Инээж сурна гэдэг бол хүнд аюул чухал. Тийм учраас хүнтэй дандаа инээж сайхан харьцах хэрэгтэй. Тэгээ чин сэтгэлээсээ байх хэвээр. Тэгэхээр л хүн өөрөө татагдал ирдэг штэ. Би бол сонгогчтой маш их таалагддаг гэж боддог. Уулзсан л бол заавал таалагдсан л байдаг тийм. Тэр бол миний л зарчим. Тэгэхээр хүнд таалагдахын тулд те хамгийн гол нь чин сэтгэлээсээ л байвал хүнд таалагдчих чаддаг л гэж боддог. Таны бүх юм окей. Таны хийж төлөвлөж исэн бүх ажлууд бүтцэн ийм үед та гэртээ буудан дээрээ суучаал зургийнхаа удирдлагыг бариад хэр удаан сухал. За ер нь яг ингээд нэг газараа 50 удаан сууж чаддаг хүн бол биш би. Аль одоо баяр багтал ч юм уу тийм сайхан жаргалтай мөчийг илүү л хөдөлгөөнтэй ч юм уу тиймэрхүү одоо жишээлбэл яг тийм үед юу хийх вэ гэвэл гэртээ ороод за охтуудаа хэдүүлээ нэг сайхан бүжгэлжхүүч гэдэг юм уу. Тэгээд манайх өдөржингөө өдөрт бол нэг 10-20 минут ч юм уу бүгдээрээ хамт дийлэл бүжгэлдэг л дээ. Одоо стрессээ тайлах оройн цагаар гимнастик хийхнийг арга бол манайх бол манай гэрт өнөөдөр 4 охин амьдарч байгаа. Оюутан охинтойгоо нийлээ 5 охин. Тэгээд тэднэртэйгээ нийлээл оройд сайхан бүжгэлэндээ. Энэ авилгал хэл ахвал гэж чухам юу юм бэ? Энэ бол айгүй хүнд асуудал. Үнэхээр 90 онд одоо жижигхэн одоо хуваарь ганцаг хийгээл бид нар чи явдаг байлаа штэ. Үнэхээр хэл гарахад л хэлийн байцаагчид мөнгө төлөөл гардаг, карманд мөнгө шургуулал гардаг те. Тийм л одоо амьдралын ийм 20 гаруй жил өнгөрчлөө л дөө ерөнхийдөө. Тэгээд мэдээж тэр үед бол тодорхой хэмжээнд хий нэгэн хүнд карбонт юм хийчих болдог байсан учраас маш их ажил бүтээд яваад байдаг байсан. Одоо бол бид нэр тэр зарчмаас л салмаар байгаа юм л та. Яа салгал. Ер нь их тунгалаг одоо нэг тунгалаг байлгана гэж ярьдаг шүү дээ тийм ээ төрийг тунгалаг болгоно гэж ярьдаг. Тэгэхээр тэр тунгалаг болох хэрэгтэй. Хүнд бол авилга өгөх сэтгэгдэл авилга авах сэтгэх бол заавал байна.
Тийм учраас тэрнээс авилга өгөхөөсөө айдаг, авилга авахаасаа айдаг системтэй л болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр нь илүү нээлттэй. Одоо гайлын дотор хаан төлөгдөж чинь тийм ээ. Хин нэгэн хүнээр дамжихгүйгээр автоматар бүх юм шийдэгдчихдэг. Тиймэрхүү л тийм тунгалаг одоо электронцсон ч гэдэг юм уу те. Тиймэрхүү орчинд бид нэр төрийн байгууллагад бүрдүүлэх хэрэгтэй санагдаад байна. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Хүн яг сэтгэл хөдлөж байгаа тэр мөчөд яг сэтгэл хөдлөлөө яг ямар вэ тэргээл илэрхийлэх хэрэгтэй. Яг уйлмар санагдсан үед уйлгах хэрэгтэй. Үнэхээр инээмэр санагдвал энийг хэл хэрэгтэй. Чанга хашгирмаар санагдвал чанга хашгирхал хэрэгтэй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэ чимэг хүрэлцэн ирж оролцож байна. Таны дараагийн асуулт 31 дугаартай асуулт. Ер нь бол хоёулаа нэвтрүүлгийнхаа 30% нь бол дөгч байна. Дэндүү удаа ярьж гэнэ яаж гэнэ? Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлхийг хүсдэг тэр үг. Одоо тэгээ 30 жил хамт амьдарч гаар ингээл тогтмол би чамдаа хайртай ч гэдэг юм уу тэр үгийг хэллэг байг удцсан ч санагдаад байна л да. Мэдээж би энийг хайраа гэж дуудана л та. Тэгтэл яг нэг чин үннээсээ би чамдаа маш их хайртай шүү ч гэдэг юм уу залуу байхад нь хэлдэг гэсэн тэр үгийг хэллэг удчихжтэй гэж бодлоо нэр өнөөдөр хэлээд үздэг юм уу тэрс өдрөөр. Хүн энэ хорвоод амьдарч байхдаа залуу насыг хүн болгон дайраад өнгөрдөг. Залуу сайхан насыг бол хайр дурлал гэдэг юмгээр зүрлэхийн аргагүй юм. Та залуу сайхан наснда дурлалдаа шаналаад уйлж юу? Уйлгүй байдیں۔ Тийм үе байсан. Хэрвээ та лото бүглэж байгаад асар хэмжээний мөнгө хожичвол яах вэ? За нэгдүгээрт бол хизээч тийм тохиолдол надад бол гарахгүй. Яагаад гэхээр яг суглах бүрдэл дандаа л азгүй байдаг. Тийм учраас азтай тохиолдолоор баян болно гэдэг тэр сэтгүүгээс бол 100% татгалцсан хүн нэгдүгээр. За хэрвээ тийм мөнгө ороод ирвэл энэ бол орж ирэх ёсгүй мөнгө орж ирж байгаа гэдэг утгаар нь илүү л одоо тийм сайн сайхны ч юм уу буйны ч юм уу тиймэрхүү юмруу зарцуулах болов гэж бодож штэ. Одоо тэгээ яг олцохоор бас өөр юм зарцуулбар санагдчих магадгүй. Таны хамгийн романтик гэж боддог дурлалын түүх ямар түүх байдаг болоо? Одоо мэдээж хэрэг бүтээгүү дурлалын түүх бол явж сайн сайхан байж чадахгүй тийм ээ. Тэгэл нэг одоо бид нар чинь дурлалын түүхийг яадаг юм дээ. Кино мононы түүхээр л төсөөлдөг болсон юм шүү. Кино жүжиг уншсан ном зохиол дээрээс. Тий. Нэг Жули Робертс нөгөө хин хоёрын тоглосныг киногод тэгэхээр Жули Робертс нэг од тэгээд нэг удамжны нэг тийм мап газрын зураг зардаг дэлгүүрийн худалдагч залуутай дурлаад өөрөөр хэлбэл шал хоёр өөр төвшний хүмүүс. Нэг нь бол маш том од тий. Нөгөөх нь бол жирийн л нэг гудамжинд юм зардаг залуу. Тэгээ тэр хоёрын тэр дурлал хизэж бүтшгүй дурлалхгүй одоо өнөөдрийн нийгэмд бол тий. Тэгэхээр тэр хоёрын дурлал тэгж явсаар алхамгаас үлдэн тэгэл суудаг тэр их гоё кино. Яагаад гэхээр бэрхшээлтэй бүх юмний арт талд нь эргээд нийлээд ингээд ажралтай болоод нөгөө happy end байдаг штэ. Тэгж л өсөж байгаа юм л гоё л гэдэг штэ тий. Тийм л дурлал гоё л дурлалтай. Таны багада хамгийн их тоглодог байсан тоглоом ямар тоглоом бэ? За бидний үед чи ер нь тоглоом гэж баг юм байдгүй байсан. Цэцэрлэгт одоо би нэг цэцэрлэгийн юу хийдэг учраас цэцэрлэг гэж их ярьдаг яадаг учраас бидний үед цэцэрлэг дотор шкаф байдаг. Шкафын тоглоом байдаг. Тэр шкаф дандаа цоочтой байдаг. Бид нар өөртөө нүр юу усныхаа алчуураар тоглодог л байсан шүү дээ тий. Янз янзаар их байдал. Тий. Тэгээд би яг үндэ ямар тоглоомтой байснаас сандгүй. Яг тэгэхээр манайх энэ сонгон тосгонд байсан л та. Би тэгэл ер нь ухаан орсон цагаас л туулголын ирэг дээр тэгээд гадаал ер нь гэрт орохгүй дандаа л гадаа тоглож идэг. Юм л бол уулаа ороод өрсрээд гарчдаг. Нэг бол 4 сард ус бараг хайлж ахтал усанд ороод цэлдэн хөөх болчдаг. Тийм л тэнүүлж маягийн хөөхтэйсэн. Тэгээ аавгадагаад аяг их анд явдаг. Тийм болохоор гадаад чулуу шоргоор л их тоглодог байсан. Манай ихч намайг загнаал чи над чулуу зөөсөр хагаад гарчин мохоо олчлаа гэж тэгдэг байсан. Энэ ижил хүсдэг хүмүүсийг та хараад юу гэж боддог вэ? Би өөрөө генетикч хүн л дээ. Биологч генетикч хүн. Зарим ижил хүсний хувьд бол эн чинь өөрөөсөө хамаарахгүйгээр цаанаасаа
одоо ген мутацлагдсан гений асуудал штэ. Тэр бол өөрийнх нь цуснд байгаа асуудал байхгүй юу? Тэгэхээр тэр хүнийг буруутгах арга байхгүй штэ. Нэгэнд байж л байгаа юм чинь. Тэгэхээр тэр хүмүүсийг байгаа байдлаар нь л яг тэр чинь л хүлээж авах хэрэгтэй. Одоо надад энэ ижил хүснүүдийн тухайн асуудлыг хорж боож хүний эрхэнд халдж байгаа одоо Оросч байдаг юм уу тийм ээ, сая одоо Угандад билүү юу лээ. Тэгээ энэ асуудлууд бол үнэхээр буруу. Манайх бол хууль дүрмэндээ энэ талын асуудлыг шал өөрөөр авч үзэх хэрэгтэй. Айл бүрт гэрэл зургийн хуучин цомог гэж байдаг. Гэр бүлийнхаа цомгийг та хамгийн сүүлд хизээвдсэн бай. За удаж ин да. Сонгуулийн үеэр тэрнээс хойш ерөөсөө нээж үзээгүй. 12 оны сонгуулиар яалтчгүй цомог өөрийнхөө цомог болон аав ээжийнхээ цомгийг ухдаг. Бид нар чинь хэвлэлийн материалыг бэлтгэхийн тулд бүх хуучин зургнууд гаргаж ирж тэгж л хамгийн сүүлд ухсан юм байна. Таны хүүхэд насны баатар хэм бэ? Одоо хүүхэд наснд байхад нэрээ бид нар чи социализмын үеийн хүүхдүүд учраас одоо хиннийг баатраа болгодог байсан юм болоо. Ямар ч байсан одоо Барбич гэдэг юм уу, Холливуудын одч гэдэг юм уу, тийм хүн бидний санаанд бол байхгүй учраас одоо арай л Сүхбаатар Ленин гэл шүтдэг байсан гэж хэлэхэд хэцүү юм да. Үзэж харддаг юм нь баг байлаа. Зургт бол 7 хоног цөөхөн гардаг байсан. Тийм штэ. Гэр бүлээс гадуур харьцааг та юу гэж боддог? Одоо нэгэнт л байгаа юм чинь тэгэл хизээч алга болохгүй л гэдэг штэ. Тий. Танд хамгийн олон жил өмссөн ямар хувцас вэ? За одоо ч сайн санахгүй байна. Ер нь бол нэг хувцсыг тэгээд нэх олон жилээр нь хадгалаад л юу ягаал байдаггүй л дээ. Жишээлбэл тодорхой хэмжээнд өмсгөө болцсон хувцас эмэгтэй хүн дандаа л гарч ирдэг. Тэгээд тэр үед нь бол боогоол иш тийш хүмүүст өгчдөг. Ер нь миний хувцсаар үргэлжлүүлэн хувцалдаг манайхны ахтай хамаатан саднууд их л байдаг л та. Таныг нэг өдөр эрэгтэй хүн бол гэвэл та эрэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх хүсэж байна? Эрэгтэй хүн бол гэвэл үү? Яста сони асуулт юм а тий. Эмэгтэй уучраас хизээч хийж чадахгүй байгаа тэр зүйлийг хийгээд хэлжүүл жоохон шогийн болчт юм болоо. Таны багийн хооч юм бэ? Шармуур. Эмэгтэй хүн нь эрэгтэй хүнээс давуу байх шин чанар нь юу вэ? Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс үү? Эмэгтэй хүн та Эмэгтэй хүнээс. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс үү? Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс даваа байх шаардлага юусоо байхгүй шүү дээ. Эмэгтэй хүнд өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийн гэсэн хийж бүтээх зүйл, өөрийн гэсэн өсөл мөрөд бүх юм байж байгаа учраас эрэгтэй хүний дээр гарах гэж даваа болох гэж нэг чи хэрэггүй. Жишээлбэл эмэгтэй улс төрчдгийг жишээлбэл та нар эрэгтэйлэг байвал өстой хүчтэй мундаг харагдана, гоё харагдана гэдэг юм уу? Тиймэрхүү мэрт би бол тэрний эсрэг л байдаг. Ягаад гэвэл эмэгтэй улс төрчийнхөө хувьд хийх орон зай асар их байдаг учраас эмэгтэйлгээрэл амьдраад л эмэгтэйлгээрэл бусдаас илүү байх нь чухал. Хэрвээ та Монгол улсын ерөнхийлөгч бол юу хийх вэ? Би Монгол улсын ерөнхийлөгч болох юмсан гэж үнэхээр мөрөөддөг л дөө. Тэрний төлөөч бас явъя л гэж боддог. Магадгүй 8 жилийн дараа 12 жилийн дараа why not гэдэг гоё үг гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж Монгол улсын ерөнхийлөгч гэдэг бол өнөөдөр асар олон зүйлд бас тодорхойлж штэ. Тэр утгаараа маш их хариуцлагатай. Тэгээд өнөөдөр элбэгдорж ерөнхийлөгч маань ч гэсэн бас үнэхээр ерөнхийлөгчийн үйл хэрийг сайн хийж яана л гэж шаарддаг. Ялангуяа олон улсын түвшинд Монгол улсыг гаргаж ирж байгаа нь бол хамгийн чухал зүйлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр мэдээж Монгол улсын ерөнхийлөгч болох юм бол хийх юм мэдээж асар их шүү дээ. Асар их. Тий. Таны сургуульд суралцаж байх үеийн хамгийн санаанаас гардаггүй дурсамжтай ямар сайхан өдөр байдаг вэ? Сургуульд ах чинь нэг найрамдал тусланд амраал бид нар чинь өвлийн амралтаар 40 хоног амардаг байлаа шүү дээ. Тэгээд сансрын нисгчийн 81 онд юм байна л да тэр чи одоо сансарт Монгол хүн нисний 1 жилийн ойч нь 82 онд туссан 81 онд туссан. Тэгээд яг тэрэн дээр би нарийн тусанд байхдаа сансарт 1 од нэмэгдлээ гэд цээж бичгээ
юу шээ зохион бичлэгийн урал бичлэг. тий зохион бичлэг бичээд тэгээ тэр маань бас шалгараад тэгээ Монголын хүүхдийн зохиолчдын гар үсгтэй номоор хүүхдийн номоор шагнуулад тэгээд миний тэр юг зохион бичлэгийг радиогаар тэр уншаал явуулж ирсэн. Тэр их миний амжилтанд хүрсэн хамгийн том амжилтуудын нэг байсан л гэж би боддгийг. Одоо болтол дурсамжтай санагддаг. Та хэдэн наснда өөрийгөө бие гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ? Тэрийг тэр цаг мөчөө мэддэг хүн гэж байх уу? Магадгүй одоо эргүүлээд ингээд цаг хугацааны хувьд эргүүлээд бодоол ахаар зэрэг яг би өөрийгөө өнөөдөр би хэдэн насныхаа амьдралыг мэдж байна гэдгийг одоо ингээд бодоход бол бас сонин те. Жишээлбэл цэцэрлэгийн зарим нэг үйл явдлууд санагддаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр мэдээч хэрэг цэцэрлэгт байх үеэс л анх мэдэрсэн юм байлгүй дээ. Таны амьдралдаа ичиж байсан тохиолдол. Ичих тохиолдол байнга гарна шүү дээ. Шараа болж яасан гэлт гэдэг шүү дээ. Тий. Жишээлбэл Байнга гарна шүү дээ. Маш олон тохиолдлууд байгаа учраас одоо яг тэр нь энэ гэж хэлэхэд хэцүү санагдчихээн л да. Хүнд бол яг тухайн цаг мөчтөд алдаа гарах тохиолдол зөндөө шүү дээ. Тэгээд ялангуяа эмэгтэй эм чинь ичих тохиолдол маш их гардаг жишээтэй. Тийм учраас нэгэн тал тохиолдож өнгөрцөн юм дээр харин дараа нь харамсаад нэмэргүй байхгүй юу болно. Тий. Харамсаад нэмэргүй учраас маш хурдан тэрийг мартгал хэрэгтэй л гэсэн зарчим барьж явдсан шүү дээ. та болцсон газараа болцсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээдэг вэ? Ер нь энэ бол одоо юу юм бэ? Монголчуудын ерөөсөө юу штэ? Монголчуудын амьдралын хэв маяг штэ. Дандаа л амар удаа хүлээлгдэг. Тий. Би бол өөрөө амар цаг барьдаг байхгүй юу? Үнэхээр цаг барьдаг. Тийм учраас олон жилийн нөр хөдөлмөрийн хүчинд надтай болцсон миний найз нөхдүүд бол аль болохоор цагаа барихыг хичээдэг боловч хамгийн түрүүнд ирэхэд л 20 минутаар хоцорч ирдэг л дээ. За бас нэг 2 цагаар хоцордог байснаа бодвол аваа сайжирч байна л гэсэн үг те. Урд нь бол яхав тэгэл цаг магаар бол хүлээх үү. Би цагаас илүү хүлээх бол хүнд штэ. Тий. Тэгэхээр бид нар бас одоо явах сайжирч байна цаг барьдаг энэ тэр нийгэм рүү бас явж л байна л гэж харагдчих. Өнөөдрийн хувьд бол та цаг сайн барьсан. Яг л цагтаа ирсэн. Ер нь бол цаг сайн баримталтай хүн юм байна. Та амлсанд хүрдэг үү? Хүрдэг. Би амлсандаа хүрэхин төлөө л ер нь амьдардаг л гэж боддог. Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү? За өнөөдөр хүртэл 3 хүүхэд маань гуруулаад дандаа хувийн сургуулиар явцсан да. Энэ бол хүмүүсийн зүгээр одоо төлбөрийн чадвахаас шалтгаалдаг гэдэл гэж би боддог штэ. Хэрвээ хувийн сургуульд суралцах мөнгөө олж чадаагүй бол улсынхаа сургуульд өгчл тараа штэ. Ер нь бол бидний хүн болоод өнөөдөр ингээд хөдөлмөрлөөд тодорхой хэмжээнд бас хөрөнгө мөнгө хураагаад чадж байгаагийнхаа хамгийн гол зарцуулах ёстой мөнгөийг бол би хүүхдийн боловсруулал гэж хардаг. Тийм учраас би хүүхдүүдтэй гой ганга хувц сунар бараг авч өгдөггүй. Харин хамгийн сайн сургалттай сургуульд хангалттай мөнгөнд төлөөд сургах нь чухал л гэж боддог. Таныг тодорхойлох ганц үг. Шудраг. Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий. Энэ зай танихаар хэр хол вэ? Үнэн худал хоёр. Яг болсон юмыг болсноор нь хүлээж авч болсноор нь ярих гэдэг бол үнэн гэсэн үг тийм ээ. Тэрийг жоохон гуйлж муйлаад яриад байвал энэ ч худлаа шүү дээ тийм үстэй. Тэгэхээр энэ хоёр чинь шал хар цагаан гэдэг хоёртой адилхан баггүй юу? Хоёр эсрэг туйл байх нь тийм ээ. Шал хоёр эсрэг туйл шүү дээ ер нь. Таны хамгийн дуртай баяр ямар баяр вэ? Нэр одоо хамгийн дуртай баяр юу гэдэг юм болоо? Залуу байхад одоо төрсөн өдрийн баяр хамгийн сайхан баяр байсан. Одоо нас яваад төрсөн өдрөө тэмдэглэгээ бараг болцсон. Шинэ жил юм болоо? Шинэ жил. Тантай ярилцаж байгаа хүн таны өөдөөс харж суучгаал таны мэддэг юмыг улаан цайм худлаа яриад байвал та яах вэ? Аль болохоор яриагаа хурдан дуусгаад одоо боловсон маягаар яриад дуусгаад явах. Нэг бол за болдоо чи би ингэж худлаа ярьдгаа болол тэгэл шууд л хэлнэ шүү дээ.
Хажууд 3 дахь хүн байвал та тэгж хэлж чадах уу? Бас өөр хүний тэгээд худлаа эргээд хэлчихвэл нөгөө хүнийг бас эвгүй байдалд оруулчих юм болов уу? Шууд хэлчихв үү? Гэхдээ үнэхээр худлаа яриад байвал худлаа яриад байгаа юм биш үү гэдгийг шууд л хэлнэ шүү дээ. Дэлхийн ирээдүйн хөгжил танихаар ямар байх вэ? Дэлхийн ирээдүйн хөгжил бол ер нь бас л бодох зүйл шүү. Яагаад гэхээр хүн амын өсөлт бол маш хурдтай явж штэ тий. Одоо саяхан л магадгүй 3-4 тэрбум гэж яригдчихсэн бол нэг сүүлийн 20-30 жилийн дотор л 7-8 тэрбум магадгүй дахиад нэг 5-6 жилийн дараа гэхэд 10 хэдэн тэрбум гэж явчихна. Тэгэхээр хүн амын тоо бол маш их эрс өснө. За тэр дундаа ядуучуудын тоо нь мэдээж хэрэг нэмэгдэнэ. Тэгэхээр бас л нэг тийм аимшигтай нөхцөл байдал харагдаад л байгаа байхгүй юу. Тэгэхээр за тэгээд ер нь бол техникийн дэвшлиг нэлээд өндөрт гаргасан тийм ирээдүйрүүл бид нар чи явж штэ. Гэтэл нэг хэсэг газартаа техникийн дэвшил амьдрал их сайхан нөгөө хэсэг газартаа л нөгөө л өлсгөлэн нөгөө л гуйламжлал нөгөө л дайн байлдаантай тэр л хэсгүүд нь бас л улам томорсоор л бах тийм нэг хар цагаан хоёр тишээ салж байгаа юм шиг тийм дэлхий болох юм шиг заримдаа санагддаг. Ер нь бол дэлхийн ирээдүй гэдээ бодоод үзэхэд бас аимшигтай санагдаж байна л да. Харин Монголын ирээдүйг бол би илүү тод илүү гоёор олж хардаг. Хэрвээ танд кинонд тоглох урилга ирвэл та ямар кинонд ямар дүр тоглох вэ? Гоё акшн кинонд. Акшн кинонд. Буурал будалцаал. Буураад будалцах нь чи одоо мотоцикл унаа тавьчих гэдгийг юм уу те. Би ер нь бол тийм хурдан даяа дуртай. Тэр маань нөгөө уулын цааны спортоор хичээлдэгтэй холбоотой ах л та. Яг ингээд өндөр уулын орой дээрээс л маш хурцтай гулгах дуртай. Тэгтээ жоох осолтой байдаг л та. Тэгэд тэр мэдрэмжээ авч чадахгүй болохоор ингээд бачимдаад байдаг ерөнхийдөө. Тэгэхээр зэрэг нэг бол машина унаад хөдөө хэр гараад нэг жоохон тавих ч юм уу. Тийм байдлаар нэг тийм кайф авах дуртай. Нэг тиймэрхүү кино тоглолч шүү. Таныг шүүмжлэхэд та хэр хүлээж авдаг вэ? За бид нар чи одоо ингээл томроод мундаг болоод ирэхээр бүр шүүмжил хүлээж авах дургу болоод байдаг. Бүр сүултээ хүн шүүмжлэхийг тэг бүр төсвөрлөшгүй бэрх байдалд орох юм шиг байна лээ. Тийм учраас энэ дээрээ бол яг өөрөө өөртөө зориг тавих хэрэгтэй. За шүүмжлэл хүлээж авч сурна шүү. Шүүмжлэлийг хүлээж авна шүү. Хичнээн гашууч гэсэн хүлээж авахаас л өөр арга байхгүй. Ялангуяа бид нар шиг одоо ингээд их хурлын гишүүн ингээд бүх хүн хүндэлж хайрлаж байгаа мэт төрхтэй ийм амьдралын дунд бол шүүмжил хүлээж авахаас одоо нэлийн холдож байгаа л да. Тэгэхээр шүүмжлэл бол эргэж ирнэ. Тэр үед бол шүүмжлэл хүлээж авах хэрэгтэй шүү л гэж. Шүүмжлэл манд бас дотор хоёр янз л байна л да тийм ээ. Та ингэж шүү тэн дээрээ нэг жоох анхаараараа ингээд бас нэг шүүмжлээд хэлчихвэл бас болж байна. Зарим шүүмжилж байгаа юм шиг хэрнээ доромжилж байна л да. Тэр доромжлыг чинь бид нэр шүүмжил гэж хүлээж авдаггүй шүү дээ. Тэрийг бол зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах хэрэгтэй. Таныг эзгүй арал дээр амьдруулахаар боллоо. Тэгсэн таныг хэрэгтэй 3 зүйлээ л авч яв гэсэн. Та ямар 3 зүйл авч явах болов? За хамгийн нэгдүгээрт мэдээж гал шүү дээ. Би яг тийм бас л ингээл хүн чинь кино дотор ороод өөрөөгөө нэг боддоо шүү дээ. Бас л ингээл эзгүй арал дээр байж байгаа тухай киноч гэдэг юм. Тийм гол нэр ингээ эзгүй арал дээр үлдчихвэл гал гаргаж сурсан билүү гэд бодоход бид нар чинь гал гаргаж сураагүй юм билээ шүү дээ. Тэгэхээр ер нь гал асаад сурах бол аюул чухал юм байна гэдгийг бол мэдээд байгаа. Гэхдээ одоо бол гал гаргаж сураагүй л байгаа. Тэгэхээр ямар ч байсан галтаа л байх хэрэгтэй. За галтаа авахд бол ер нь л хийх юм бүтэндээ түлээн л олддог юм бол ихэнх зүйл бүтэх байх. За мэдээж хэрэг устаа арал дээр хаях байлгүй. Тэгээд одоо өшөө юу хэрэгтэй гэх юм бол тоо бусад бүх юм нь бол маш их хэрэгтэй л зүйлүүд байна шүү дээ угаасаа. За галтаа авахд тэгээ болох байхаа л гэж боддог. Таны аав ээжийн танд захиж үлдээсэн сургал үгсээс хамгийн сайхан сургал үг. Аав ээж хоёр маань ер нь бол бас л боловсралтай. Тэгээд аав ээж хоёрын ерөөсө 6 үр хүүхдээ өндөр мэдлэг боловсралтай хүн болгохын тулд бүх юмыг зориулсан байхгүй юу. Тийм учраас
мэдээж хэлж ярьж байсан үг болгоно л үнэтэй байсан байх гэж би боддог. Аав ээж хоёрыг хэлж ярихаасаа илүү өөрсдийнхөө амьдрал үйл хөдлөлөөрөө биднэрт сургасан тэр чухал юм л аягүй чухал юм байна. Яг тэр аав ээжийнхаа үйл хөдлөлийг л эргэж бид нэр давтаж дуурайж үр хөвгтөө хүмүүжүүлэх ёстой юм болов уу гэж бодож явдаа шүү дээ. Хайртай уучлаарай салъя гэдэг 3 үг. Энэ 3 үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү болоо. Уучлаарай гэж хэлэхэд хамгийн хэцүү байдаг. Тэгвэл энийг заавал хэлж сурах ёстой үг. Яг гэвэл уучлаарай гэдэг үгээр маш олон зүйлийг айгүй хөнгөвчлөлтөг байхгүй юу? Хичнээн өөрөө би станараа миний буруу биш дээ. Би уучлаарай гэж хэлэх ёсгүй дээ гэж бодож исэн ч гэсэн уучлаарай гэж хэлчих. Тэгээл тэрнээс нэг 10 минутын дараа амьдрал ямар сайхан болохыг л харандаа. Бороотой үлнээ цаанаас нар гарах мэтэл болно шүү дээ. Уучлаарай гэж хэлж сурах хэрэгтэй. Улс төр гэж юу юм бэ? Улс төр одоо би чи улс төрч хүн штэ. Тэгээд улс төрч гэдгийг ингээд хоорондоо байлдаад байхыг би бол улс төр гэж хэлмээргүй санагдаад идэх үг нь. Мэдээж улс төр гэдгийг одоо бид нар бол дайн байлдан шиг болгоод ингээд хүн болгон тэгээ ойлгоцсон тий. Улс төр гэдэг бол балиар заваа юм, улс төрч гэдэг бол муухай хүмүүс ч гэдэг юм уу. Улс төр гэдэг бол яг онлынхоо хувьд өрсөлдөөнийг бий болгох шийдвэр гаргах төвшөнд өрсөлдөөнийг бий болгохын тулд л улс төр гэдэг юм гарч ирсэн болов уу гэж бодож байна. Сонгуулиар бид нар хоорондоо өрсөлдөөл хамгийн сайхан юмыг бид нар бий болгоно гэж амлал гарч ирээл тэргээ ихэн төлөө явдаг. Энэ л бол өөр улс төр байхгүй юу? Тийм учраас тэр өрсөлдөөнийг л бий болгож байгаа зүйлийг л улс төрч хүмүүний хийх ажил бол тэгж байлдаад бие биендээ дайраад байгаа ажил нь биш. Яг хүнд хэрэгтэй газартай хэрэгтэй байгаа тэр юм л хийж өгөх л чухал гэж бодож байгаа шүү дээ. Жишээлбэл би энэ жил нэг 3 юм хийчихье. Тэгэл миний улс төрчийн ажил хийх ёстой юм тэр л гэж бодож байгаа жишээтэй. Зүрэг мөлөөдөө таны нойроос иргэдэг арга ямар арга байдаг вэ? Цаадаа мөн ч хэцүү дээ. Ер нь бол би нойронд маш муу л да. Ер нь шөнө ч гэсэн богинохон цагаар унтдаг. Өдрийн цагт бол хизээч унтч чаддгүй, онгоцон дотор хизээч унтч чаддгүй. Мэдээж их ядарсан үед бол зүрхмэглээ шүү дээ. За би бол кофе маш их хэрэглэдэг хүн. Ер нь амьдралынхаа 30 эдэн жилд нь кофегаар л одоо сэргийж авч явж байгаа. Өдөртөө 10-20 аяг баг кофе уудаг тийм бас л нэг л муу зан чанар юм да. Тэгэхэд хэрвээ та үл үзэгдэгч хүн бол юу харахыг хүсэж байна? Тэр ч жоохон хөшигний цаанаас гэдэг шиг жоохон муухай юм шүү. Үл үзэгдэгч байх шаардлага байхгүй хаа. Үл үзэгдэгч болцоход мэдээж бусад хүмүүс харахгүй. Орж чадахгүй газар руу орж чадна. Харах ёсгүй юмыг харах л болох гээд байна л да. Тий, тэгэхээр дэмил юм байна л гэж бодож байна. Таны хамгийн очих дуртай газар ямар газар вэ? Би ер нь нэг хээр хөдөө газар л явах дуртай да. Хээр хөдөө газар явах дуртай. Ер нь нэг тийм жоохон тэнүүлчин маягийн тийм юу бол байдаг. Одоо жишээлбэл за хурдхан шиг чуулган завсарлаасаа нэг тийш явах юмсан ч гэх юм уу тий. Одоо хурдан 100 болоосоо аялах юмсан л гэж бодож байна. Энэ бурхан гэж байна уу? Бурхан гэж байх ёстой байх. Бид нарыг даанч бурхангүй хүмүүжүүлсэн л дээ. Би өөрөө бас материаллык шинжлэх ухааны чиглэлийн хүн учраас аль болохоор энэ мэддэхгүй байгаа, тайлбарлаж чадахгүй байгаа бүх юмыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлахыг нэлээд хичээдэг. Яг нэг зүйл төр очиод бол гацдаг тэр үед нэрэ бурхан байгаад л энийг хийсэн юм байна даа л гэж боддог. Жишээлбэл одоо дэн хаач гэдэг юм уу миний нэг одоо үндсэн мэрэгжлийн гол ажилч тэрэн дээр бүх юм тогтчихдог байхгүй юу? Хүн яаж бий болоод хүний энэ бүх процесс яаж явагдаж бид нар чи ингээд хамартаа амтаа сэтгэдэг юм болцсон юм бэ гэдэг тэр бүх зүйлийг бол яг энэ биологийн шинжилгээ ухаанаар бид нар үзээ судалж хамгийн гол нь нохоо ярьж чадахгүй хүн ярьж чаддаг хүн илүү тийм оюунлаг болцсныг л үнэхээр энэ шинжилгээ ухаан өөрөө тайлбарлаж чаддгүй. Тийм болохоор л за хүн дээр яг бурхны оролцоо бас байсан болоо та гэж бодох ирдэ шүү дээ. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэ чимэг хүрэлцэн ирж оролцож байна. Таны дараагийн асуулт 70 дугаартай асуулт байна. Ер нь бол дөгч гин оо. Орныхаа хоёрт орж байна. Таны хамгийн дургүй үг ямар үг вэ? Одоо тэгэл хараалын үг бах та бодвол.
Таны бусдад бэлэглэж байсан бэлгнээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн ямар бэлэг байдаг вэ? Гэхдээ одоо хүнд өгцөн бэлгээ тэгээд араас нь одоо бодоод явах чаашиж юм тий. Би бол хүнд агих бэлэг өгдөг хүн. Ер нь хүнд бэлэг өгөхөд хүмүүс нэг баярлдаг учраас хүн баярлахыг хараад өөрөө хүн чинь кайф авдаг штэ. Тийм болохоор би хүмүүс агих бэлэг өгдөг. Зүгөө явж байгаа зүйлтэй ч юм уу гэл бэлгэлчтгэлтэй цаг магаа тэр. Тэгээд тэрний араас би тэрийг өгсөн шүү гэж бодоод байна. Таны уурлахтаа гаргадаг зан ямар зан чанар гаргаж байна? Хашгир штэ. Хашгирах уу? Уур эцтэй өөрөө. Та өөртөө хизээ хамгийн их итгэлтэй байдаг вэ? Чаддаг юм хийхдээ хүн мэдээж хамгийн их итгэлтэй байж. Чаддаг мэддэг зүйлээ хийхдээ. Тий. Одоо жишээлбэл телевизийн камерын өмнө очиод за та ингээ ярилцлаганд ирнэ үү гэхэд одоо за архины хуулиар ч юм уу тамхины хуулиар ярилцлага авъя гэвэл би амар итгэлтэй байдаг байхгүй юу. 100 асуулт 100 хариултад ороход өөртөө амар итгэлгүй санагдчих. Зүрх мөрөх цохиж мөхөл. Хүн 18-аас 20 наснда өсвөр үеиндээ их мөрөөдөмтгий байдаг юм байна л да. Хоёул эргээд харъя. 18-ст Эрдэнэчимэг охины мөрөөдөл яг өнөөдөр хэдэн хувинд биелсэн болоо хоёулаа %% гэдээ ярих үл. Тэр үед чинь нэг Эрдэнэтэн болох мөрөөдөлтөөгөө явсан үйл дээ. Оюутан байсан. Оюутныхаа 1 2 дугаар курст Софиг сургуулийн биологи ангид суралцж байсан. Тэгээд сургуулаа төгсөөд тэгээд Эрдэнэтэн болно гэсэн нөгөө сайхан мөрөөдөлтөөгөө явж исэн. Тий. Тэгэхээр тэр мөрөөдлийн маань мэдээж нэг 10 15% нь биелсэн байна. Тэгтээ тэр мөрөөдлийг одоо 100% биелүүлээгүй гээд гомдоод байх юм алга. Одоо яг тэр нийгмийн цаг үеийн байдлаас болоод өөр зүйл рүү ороод явсан нь магадгүй нөгөө мөрөөдлөөс маань илүү том юмыг надад авчирч гисэн учраас зөв замаа сонгоо явсан учраас одоо тэр мөрөөдлөө биелүүлж чадсангүй гэж харамсаад ах юм бол байхгүй юм байна л да. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл ямар хэл вэ? Болгар хэл байна. Болгар хэл. Дараа нь орс хэл байна, тэгээ англи хэл байна. Энэ амьдралын юунд хамгийн их эргэлздэг вэ та? Одоо өдөр тутам л эргэлзэх юмнууд маш их гарч ирдэг штэ. Нэг тийм утсан дээр явж байгаад юм руу унтчих байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд ч юм уу те. Нэг тийм баталгаагүй юм шиг байдал мэдрэгдээл. Тий, баталгаагүй юм шиг байдал мэдрэгдээч гэдэг юм уу. Одоо жишээлбэл 2014 онд нэг тийм баталгаагүй юм шиг санагдаад байгаа зүйл бол нэг юм эдийн засгийн хямрал харагдаад байгаа байхгүй. Болох гэж байгаа юм шиг, болохгүйг юм шиг. Яг үүндээ хямрал маань хэдэн хувьтай болоод ямар болцсноо засгийн газар маанч бичиж байгаа юм уу? Бид нар ч сайн мэдэж чадахгүй л иймэрхүү байдалтай нэг тийм ингээ харахаар зэрэг нэг юм харанхуй юмны цаатал нь харагдахгүй байгаа юм шиг тийм байдал нэг үүсчээд л сайн санагдал байна надад бол. Танд хандаж бусдыг хэлж байсан үгнүүдээс их сайхан санагдсан ямар үг вэ? Бид нарыг хүүхэд байхад манай уран зохиолын багш Ташторч гэж багш байсан. Тэгээд тэр багш маань их тийм шулуун шудрах тийм бэлэг танхаа гэж ярьдаг штэ те монголчууд тийм хүн байсан л да хамаа намаагүй ярина. Тэгээд тэр багшийнхаа үгнээс бид нэг үгийг айгүй тийм чэйжилж авчаад тэгээд тэр нь амьдралд айгүй хэрэгтэй үг. Тэгээд тэр болгон ил тод хэлээд тахад жоо эвгүй үг л дээ. Тэгээд тэнэг мангар хүнтэй тэрсэлж буй яар тэр чин дээрээ шүдтэй болохоос үхэртэй адил гэдэг үг байхгүй юу. Тэгээд үнэхээр цохоод авчмаар ч юм шиг те ингээд дургуун өргсөн хүмүүс агих таарлцдаг л та. Тэр үед дотроо би энэ үгийг хэлчихтэй. Тэгэн гут тэр өөдөөс харж байгаа хүн дээрээ эвэртэй ч юм шиг санагдал инээд хүрдэг байхгүй юу. Тэр өөрийгөө тайвшруулах их чухал үг. Тэгээ энэ үгийг бас хүмүүс жижиглээд авчихад бас амьдрал хэрэгтэй л үг шүү. Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ? Төрсөн өдөр манай нэг найзын маань төрсөн өдөр бид хоёр хамт болдог л доо. Тэгээд нөгөө бүх найз нөхд маань хоёр хүнийхээ төрсөн өдрийг дандаа хамт жил болгон тэмдэглээд ингээ явдаг л да. Тэгээд сүүлийн 2 жил төрсөн өдрөө тэмдэглэсэнгүү дандаа гадаад томилтоор явж байгаа төрсөн өдөр маань таарсангүй. Тэгээд төрсөн өдөр мэдээж яг өөрөө нэг тэмдэглээд байхыг хүсдэггүй ч гэсэн нөгөө найз нөхд ойр дотны маань хүмүүсийн хувьд бас хүлээж идэг баяр нь болцсон учраас бас тэмдэглэхгүй болохгүй л байдаг л да. Хүн өхөн суралцна гэдэг тийм ээ тэгж ярьдаг. Та одоо оройтсон ч гэсэн гэж бодохгүйгээр юунд суралцахыг хүсэж байна? Байнга л сурч байгаа шүү дээ. Би ёстой наадах дээр чинь
хүүхдлээ суралцсан л гэж боддог. Одоо би өнөөдөр англи хэлний хичээлд явсаар л байгаа жишээлбэл. Би бас англи хэл бас гайгүй л дээ. Тэгтэл өнгөрсөн хугацаанд бол бас бизнесийн чиглэлийнхаа англи хэлийг хэрэглээд яваад итэл улс төрд ороод ирэнгүүт улс төрийн англи хэл хэрэгтэй болцсон. Би 7 хоногийн өглөө 8-9 хооронд 3 удаа англи хэлнийхаа хичээлийг үргэлжлүүлэн авсаар л байгаа. Энийгээ тэгээ цааш одоо эдийн засгийн чиглэлээр ч юм уу улс төрийн чиглэлээр ч юм уу суралцах нь зөндөө байгаа шүү дээ. Ичид зовхгүй сурч явах хэрэгтэй. Таны бодлоор энэ харь гарагийн бист, харь гарагийн хүмүүс гэж энэ юу ямар юм байт юм болов? Эн чинь их сонир л да, бас л хүн тэнгэр рүү хараад дандаа л хүн болгон тэрийг боддог бах те. Шөнийн тэнгэр харах болгондоо л энэ болон оддын дунд бас нэгэн амьдрал юм байдаг л бах тал гэж боддог бах. Тэгээд нөгөө Хопкинсийн нэг шин одоо юу гардаг ш теори гараад байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг бас хүн болго үзэхэд бас зүгээр тийм шинжлэх ухааны одоо харна хөх гэж юу вэ ч гэдэг юм уу. Тэрэн дээр бол харь гаргийн амьтад ийм юм байж болох юм байна гэсэн тийм харь гаргийн хүн амьтны тухай тийм бүр дүрстэй ингээ гаргацсан байдаг. Үнэхээр л нэрээ бид нар өөрөө өөрсдөө адилхан л юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ тий. А гэтэл бол үгүй шүү дээ шоргоолчгч байж болно тий. Юу ч байж болох байхгүй юу. Тэгээ энэ бол айгүй сонирхолтой. Тэгээд энэ харь гаргийн сэдвэр би энтгэхт нэг явж байхдаа нэг хүнтэй уулзчихсан. Тэр хүн энэ Америкт төвтэй нэг том ийм төв байдаг юм лээ. Харь гаргийн одоо тийм соёл иргэншил хайдаг тийм програм гэдэг юм байна шүү дээ том дэлхийн. Тэгээ тэр яадаг вэ гэхээр ийм маш олон сансраас ирж байгаа юуг цуглуулж аваад ирж байгаа тохиоллыг цуглуулж аваад дэлхийн нийтээр байгаа гишүүд руугаа цацчихдээ юм байл. Тэр хүн энтгэхт нэг хэсгийг авдаг. Одоо нэм жижиг хэсэг хэрчсэн юм шиг хэсгүүд ирдэг. Тэрийг тайлж уншдаг. Тэгээ тэр хүн тэрийг компьютер юм хүмүүс надад үзүүлээд ингээ бид нэр ингээд энүүгээр ингэж харь гарагт амьдрал байна уу гэдгийг ингэж судалдаг юм юу штэ. Би тэрний нэг гишүүн. Тэгээ энийг ингэж хийдэг гэж үзүүлэхэд үнэхээр сонирхолтой сонир санагдчихсэн. Тэгэхэд байнга тэгж хайж ядг юм байлээ штэ ер нь бол. Радио гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр та юу сонсохыг хүсэж байна? Хүн амьдралынхаа туршид янз бүрийн байдлаар өөр одоо хүний сонирхол бол өөрчлөгдөд явдаг. Залуу байхад бол маш их дуу гэж сонирхдаг байсан. Радиогоор байнга дуу сонсдог. Тийм байлаа. За тэрний дараагийн үедээ бол одоо ядгийн классик урлаг нийлээх сонирхож ирээд илүү классик юм сонсох хүсэлтэй болцсон байж байгаа жишээтэй. За одоо бол бид нэр үндсэндээ мэдээлэл сонсох юм да. Тэгтэл манад бол мэдээллийн радио байхгүй. Тэгээд жишээлбэл миний машин дотор нэг бол CNN явна. Тэгээд мэдээ сонсохоор бол